12 дугаар сар бол хэн нэгнээс гинтийн зүйл хүлээсэн дэрэгдэх хүнээ баярлуулсан, гайхамшиг бүтээхийг хүссэн, хүмүүр адал явдал догтлол гинтийн учиртай учрахыг битүүхэндээ мөрөөдсөн гэгэн өдрүүдээр үргэлжилдэг. За энэ бүх нарийн мэдрэмжүүдийг хурцлдаг зүйл бол мэдээж шинэ жилийн баярын цэнгүүний урлагийн тоглолтууд байдаг. За тэгвэл Монголын кино урлагийн ертөнцид тэрхүү баярт орон зайд нэвтэрч шинэ жил гэх нэртэй уран бүтээлээ үлгээд авч байгаамаа. За TikTok компани V-Film нүүдэлчний домог телестудийн хамтын бүтээл шинэ жил романтик инедмийн уран сайхны киноны нээлт өчигдөр орон даяар боллоо. За киноны ерөнхий продюсераар Монгол Улсын соёлын гавь цэцэглэлтэн Батбаяр, ерөнхий найруулагчаар Батболд, зохиолчоор Хандмаа нар ажиллажээ. За энэ кино маань залуучууд зориулсан гэгээлэг кино байгаа. Романтик хайрын тухай инедмийн кино байгаа. Тэгэхээр залуучуудын амьдралд гэрлэгээ нэмсэн бас шинэ жилийн урамшлагыг одоо оруулсан тэм сайхан кино байна. Тэгээд жил болгон шинжлэлээр гарч байгаа гэж бодож байна. Бас одоо би бол жишг нь ингэж боддог юм л да. Шинэ жил болохоор ганцхан би чам таартай тийм үү? Би чам таартай гардаг. Тэгэхэд ч одоо энэ жил бол одоо хамгийн анхны удаа шинэ жил гэдэг кино гарч ирж штэ. Тийм болохоор одоо энэ киногоо энэ ард түмэн маань үзээсэ сайхан баярлаасаа. Энэ романтик инедмийн кино гэж байгаа штэ. Хамгийн гол онцлог нь энд бол тийм нэг гэр бүлийн тухай биш. Шинжлэлийн тухай инедмийн кино гэдгээр л хамгийн гол сонирхолтой байх л гэж би бодож байна л да. Заран киноны гол дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны жүжигчин Мөнхтөр Хулан нар тоглосон байна. За уран бүтээлчид уг киног энэ баяраар хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино гэж тодорхойлсон бөгөөд зохиол найруулгын хувьд шинжлэлийн үндэслэгт хэд баярлсан зоргоо нэг нь нууцлаг өгөнтэй таарлцсанаар маргааш өглөө нь үл мэд хэмхтэн гэрцэрнэ. За 30 насыг хэдийнэ давсан ч гэрэл жамжаагүй гой нэр маань өөрөө ч мэдлгүй бодлооны гол дүр болон хувирах юм. За гэхдээ ямар хөвгтэй зүйлтэй учрахыг үзэгч та дээрх киног үзэж мэдээрэй.